2003 оны 4 сараас 2006 оны 12 сар хүртэл үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ хүн өнөөдөр 3 дахь удаага шүүхийн танхимд өөрийн гимбурууга шүлэхээр ганц удаагийн урьдчилан орох төгөөс ирж байгаа юм а. Өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхэд 2 ч удаа түүнд холбогдох хэргийг шүүх хурал болохоор товлогцож, улсын яллагч чимгээ ээлжийн амралттай байгаа мөн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдож байсан юм а. Албан тушаалаа ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан эргээр эрүүгийн хуулийн 153-аар ял зөвлөлчлүүлсэн сүрэн хорт холбогдох хэргийн шүүх хурал өнөө өглөө 11 цаг 20 минутанд эхэлсэн юм а. Сүхбаатар дүүргийн шүүх эрүүгийн шүүхуралтай нийслэл мэдэгдээ энэ хурлаар Тус төргийн бүхний гадаас эрүүг хөлийн цаангийн 150 дугаар зүтэн 153 дахь заасан гэмтрэгт ялах дүгнэлт өгүүлж ирсэн эргийн шүүгдэгч Дамдын сүрэнгийн сүрэн хорт холбогдох хэргийг нээлттэй шүүлцэнэ. Нээлттэй явагдсан шүүх хурлын үеэр шүүгдэгч сүрэн хор улсад болон хувь хүнд учруулсан 91.3 сая төгрөгөөс үйлдвэр худалдааны яамны барилгын засварт зарцуулагдах учиртай байсан 73 сая төгрөгийг хувьдаа авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ мөнгийг юунд яаж зарцуулснаа хэлхээс татгалцсан юм а. Тухайн үед үүссэн гарцаагүй нөхцөл байдлаас болж мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Харин үлдсэн 19.3 сая төгрөгийг улсын ажилд зарцуулсан гэдгээ хэлээд хийсэн эрэгтэй харамсаж байгаагаа шүүхийн танхимд илэрхийлсэн юм а. Сүрэн хор 2 хүүхэдтэй эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй учраас хөнгөн ял оноохыг хүсэж байгаагаа шүүгчдэд дуулгаад амжсан. Шүүх хурал 13 цаг 10 минутанд завсарлаж 30 минутын дараа шүүхэн шийдвэрийг уншиж танилцсан юм а. Алдар шүүгчээр ахлуулсан шүүх бүрэлдэхүүн сүрэн хорт холбогдох зарим хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж байгааг хэлээд түүнд 4 жилийн хорих ял оноосноо уншиж танилцуулсан юм а. За шүүхээс шүүгдэгч сүрэн хорт яшил оногдуулахдаа энэ эрүүг улмаас учруулсан охирлоо сайн дураар нөхөн төлсөн. За үйл зэрэгтэй дүгнэлтийн чин санаанаас гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харуулж үзлээ. Эрүүг хөлийн цаа ангийн 150 дугаар зүтэн 153 дахь хэсэг зааснаар шүүгдэгч сүрэн хороос 1 сая төгрөгийн төгрөг хурааж 7 жилийн орох халаа шийдвэрсэн. Эрүүг хөлийн ерөнхий ангийн 50 дугаар зүтэн 50-ийн 5, 50-ийн 10 дахь зааснаар шүүгдэгч сүрэн хорын илгээлийг жирийн дэглэмд орох гэж илрүүлсвэ. Эрүүг хөлийн ерөнхий ангийн 70 дугаар зүтэн 77 1 хэсэг заасны баримтан 2000 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн өршөөлөлт тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүтэн 5-ийн 1-ийн 1 дахь зааснаар шүүгдэгч сүрэн хорд оногдуулсан 7 жилийн орох халаас 3 жилиг өршөөн хасч үлдэх 4 жилийн орох халыг бичлэн илрүүлсвэ. Сүрэн хор улсад учруулсан 91.3 сая төгрөгийг барагдуулах гэрээг эрдэс соёлын эрчим хүчний яамтай байгуулсан гэж энэ сарын 3 тосон шүүх хурлын үеэр мэдээлэгдэж байсан. Тэгвэл энэ мөнгийг бүрэн барагдуулсан гэдгийг өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүгчдийн өмгөөлөгчид онцолсон юм. Тиймээс ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл ангууд дээрээ давз заалтна гэдгээ хэллээ. Анхан шатны шүүхээс 4 жилийн ял сонссон сүрэн хор давз заалтснаар лавл 1-2 жилийн ялаа хасуулна. Ингэснээр уснаас бараг л хуурай гарч ирнэ гэж энэ шүүх хурлыг анхааралтай ажиглаж байсан зарим хүмүүс ярьж байсан юм а.